Дэлхийн тойронд сая өвчин үүсгэгч нян бичил биетнүүд байв. Эрүүл зөв хооллол, эрүүл амьдралын үндэс. Бид өдөр тутмын хоол хүнсэндээ эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе. Өнгөрч байгаа 2014 он та бүхэнд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг авчирсан гайхамшигтай нэгэн жил болсон гэдэгт итгэлтэй байна. Харин удахгүй хэдхэн хоногийн дараа ирэх гэж байгаа түүхийн шинэ хуудас, он цагийн нэгэн шинэ хэлхээ бидний өмнө өшөө илүү амжилтыг авчрах болов гэж бодож байна. Тэгээд жилүүд гарах тоолн та аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн эрүүл сарвал байх ёстой. Үүнийгээ хизээч мартаж болохгүй юм шүү. Тэгээд 2015 онд хүссэн сансан болгон чинь биелж хүлээсэн учрал тохиол бүхэн чинь тохиож аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байхын үлзийтэй сайхан ёроолыг өөд нь өргөн дэвшүүлье. За ингээд NTV телевизийн ТV доктор нэвтрүүлгийн 2014 оны сүүлийн дугаар үзэгч та бүхэндээ хүрж байна. Бид нэр 2015 онд бас бодож санаж хийхээр төлөвлөсөн маш сайхан олон нэвтрүүлгүүд, олон ажлууд байгаа. Тэрийгээ та бүхэндээ өргөн барих болно. Харин 2015 он та бүхнийгээ эрүүл мэндэд хөрөнгө оруулцгаая гэж дахин уриалмаар байна. Яагаад тэгэхээр эрүүл мэндэд хийж байгаа хөрөнгө оруулалт бол жинхэнэ бодит хөрөнгө оруулалт юм шүү. Тэгэхээр 1 сарын 1-ээс ахуулаад та бүхэн маань бүгдээрээ урьдчилан сэргийлэх үзлэгтэй хандаад өнөө миний байнга ярьдаг цус шээс, биохим тийм ээ, эхо зүрхний бичлэг, тэгээ жилдээ нэг удаа эрентген хийлгэх хэрэгтэй. Ингээд болвол ходоодны дуран хийлгээд үндсэн шинжилгээнүүдэд та урьдчилан сэргийлэх чурмаар нэг өгөөд үзээрэй гэж хэлмээр байна. Ингээд таны эрүүл мэнд таны гарч юу гэдгийг дахин хэлье. Ингээд өнөөдөр та бүхэндээ бид нэр баяр ёслол олж байгаатай холбогдуулаад эрүүл зөв хооллолтын таны эрүүл амьдралын хэв маяг тохирох нэвтрүүлгийг бэлтгэж хүргэе гэж бодсон байгаа. Ингээд манай нэвтрүүлгийн зочноо танилцуулъя. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочин бол Бүгд найрамдах Хятад ард улсын эрүүл мэндийн зөвлөх багш, сэргээн засах эмчилгээний зөвлөх багш, Өвөр Монголын Одон телевизийн эрүүл мэндийн зөвлөх, Улаанбаатарын их сургуулийн хүндэт доктор, өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээлийн зохиогч, лектор Мөнхөө огш маань байна. За Мөнхөө эмч тийм ээ? Бас багш. Тий. За сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу. Тэгэхээр манай түрүүчийн нэвтрүүлгээр та хөдөлгөөний тухай гэртээ байдаг хүмүүс ямар хөдөлгөөн ивэл зохилтой вэ гэдэг нэвтрүүлэг хүмүүст хүргэсэн. Энэ чинь бас их таалагдсан. Тэгээд та Хөх хотод байж байгаад ирлээ. Ингээд энэ сарын хугацаанд ямар ажил төрөл амжуулваа? Би ч одоо хоёр телевизийн дундал явж байна да. Өөр Монгол сая би бас очиод нэг 10 ийм бичлэг хийсэн л дээ. Манай амьдралын хань болоод одоо шинээр бас нэг миний галтгоо гэсэн нэвтрүүлгүүд явж байгаа. Тэнд одоо бас яг одоо жил цагаан сар болж байна. Хоол ундад тэгэл эрүүл мэндтэй холбогдсон олон зүйлийн юм л хийж байна л дээ. Би ч одоо тэгээд эмчилдэг үү? Ганц л амаараа ярьдаг хүн шүү дээ. Тэгээд та бүхэндээ дахин хэлэхэд Мөнхөө эмч маань бол ерөөсөө хүмүүсийг эрүүл байх, эрүүл амьдралд сургадаг ийм цуврал хичээлүүдийг заадаг хүн байгаа. Хэрвээ та хүсэх юм бол Мөнхөө эмчтэй холбогдоод гэр орноороо албан газартаа бас энэ цуврал хичээлүүдийг авч болно. За тэгээд энэ цуврал хичээл дээр болохоор эрүүл хоолтын талаар, хөдөлгөөний талаар, сэтгэл зүйн талаар, сайн энергийн талаар, өөрийгөө эрүүлжүүлэх аргуудын талаар тийм ээ. Одоо хүнд ямар л урт наслах боломж байна, тэр бүхнийг зааж сургадаг, хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлүүлдэг, урт наслахтанд тусалдаг ийм зөвлөх багш эмч хүн байгаа. Тийм ээ тийм. Хамгийн гол биеинд нэг юм хэлчихэж одоо өдөр болгоно оргил аршин амралтандаар 4 цагаас миний хичээл явж байгаа шүү дээ. Сонирхож байгаа хүн бол бас сонсч болно. Гадны хүн ч гэсэн үн төлбөргөө сонсч болно шүү дээ. Захиралд нь тэгж хэлсэн. Монголын гар түмэнд буян болёо ингээд хүмүүсүүд ирүүл сонсгоо гэж хэлчихсэн. Тэгэхээр одоо Мөнхөө эмч маань бол ер нь өөрийнхөө сурсан мэдлэгийг Монголынхаа ард түмэнтэйгээ хуваалцах зорилготой ингэж ирсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр бид хоёр та бүхэндээ эрүүл зөв хоолтын талаар Мөнхөө эмчийнхээ одоо аргаар хоол хийж үзүүлнэ. Хоол хийхдээ гол нь энэ ногоог хэрхэн шимт хижээлийн дотор нь хадгалах вэ гэдэг ийм сэдвээр та бүхэндээ энэ эрүүл зөв хоолтынхаа нэвтрүүлгийг хүргэх юм байнамаа. Тэгэхээр та одоо ер нь урд газар бол олон жил амьдарч байна тийм ээ. Тэгэхээр ер нь энэ хятад хүмүүсийн урт насалж байгаа гол нууц нь юунд вэ гэж бодож байна?
Энэ одоо хятадын хот дотор байгаа хүн тийм урт настай биш шүү дээ бас. Хамгийн гол нөгөө тариалах оронд нөгөө өөрөө тараад ингээд амьдарч байгаа энэ улсууд харьцангуй илүү байдаг. Зарим тэр 100 настай тосгон мсон гэдэг чинь бүр 100 наснаас хүн асар олон байгаа байхгүй юу. Тэр чинь 1 2 биш тэр чинь бүр хэдэн 10-аар 100-аар ч байж байгаа юм. Энэний гол шалтгаанууд бол нэг 90 урт насалдаг юм дотор бол энэ нэг сонирн байгаа байхгүй юу. Энэ тариалах соёлын тарайд харьдаг хүмүүсийн энэ хүмүүсийн нас харьцангуйгаар одоо энэ малжих соёлтой хүнээсээс мөн одоо нүүдлийн соёлтой хүмүүсүүд мах идэх хүнээс харьцангуй илүү байдаг. Тэгэхээр бид нар үр тариагийг илүү идвэл хүний эрүүл мэндэд арай ашигтай юм болов тийм ээ. Бид нар махнаа төрөл амтны гаралтай хоолыг илүү идвэл хүний амь насыг харьцангуй жаахан богиносгох юм уу. Яг хөө хэдэн 10 нас гэдэг чинь хүний нас чинь тэгэл 99 хэдэн 10 нас ч тийм. Тэгээд ингээд хараад үзэхдээ зүүрж байгаа байхгүй тийм. Япон хэд бүр 80 хэд болсон, Хятад хэд 70 хэд манай энд одоо нэг 60 50 байгаа бах тийм ээ. Иймэрхүү зөрөөтэй гарч ирж байгаа. Энэ зөрөө тэгээд ер нь дэлхийн жишгт бол энэ бол зөрөө гарч ирж байгаа. Тэгэхээр ямарыг бол бид нар харьцангуйгаар үр тариагийг илүү идэх юм байна. Жимс ногоог илүү идэх юм байна. Энд нэгдүгээр том шилдэг байгаа байх гэж би бодож байгаа юм. Хятад хүмүүс ногоо их идэж гин гэж үү? Тийм, ногоо идэн. Тэгээд тарай төмс их илүү идэж байна. Тэгээд өөрөө тарьсан төмсөө тэр чинь дадлахтаа одоо бид нар ч бол цав цагаан гурил идэж байна. Цав цагаан будаа идэж байна. Тэд нар бол харин тэгж идэхгүй шүү. Боровтор гурил юм уу? Цагаан будааг чинь нөгөө хальсын ингээд анхтай зэрэг ийм боровтор өнгөтэй байдаг байхгүй юу? Тэгээд тэр боровтор өнгө чинь хамгийн гол нь маш сайн дослог бодис, маш сайн эрдэс бодис, маш сайн витамин тэнд байж байгаа байхгүй. Тэрийг болохоор ингээд зүлгүүрдээ тайсныг бид нар идэж штэ. Тэд нар чинь өөрсдөө тэгж хоолно шүү. Тэгээд энийг идэж जैन. Тэгээд олон зүйл мах их их бага иддэг штэ. Ер нь 80-аад оноос өмнө бол хятад бол баяр дурсгалын өдөр сая гахаа махан олж иддэг, дахаа загсан олж иддэг байсан гэж үзэхэд одоо бол харьцангуй идэж л байна л да. Гэхдээ харьцангуй бид нарыг бол махтай их холбогдолтой, амтны гарлын хоол хүнстэй холбогдолтой. Тэдний идэж яах чинь ганц төрлийн юм биш шүү те. Тэд нар чинь маш ариун төрлийн тэр ургамлын чанартай хоол хүнсүүдийг хэрэгжилж байна. Хэрэгжилж байгаа тосон ч гэсэн ургамлын тос их хэрэгжилж байна. Тэгээд энэ талаараа авч хэлөө тэгээд адил одоо зөрөө гарч ирж байгаа байхгүй. Одоо манай Монголд хятад ногоо хортой гэсэн юм ойлголт өгдөг штэ. Хятадууд одоо ногоогоо маш их бордож байна, тийм ээ. 2 хоногийн дотор одоо өгөрцгийг ургуулцдаг гин гээл тий. Төмс нь бол их хортой байна гэл ингээл яриад байгаа штэ тий. Бид нар эсвэл тэр яг эрүүл хэрэгтэйг нь олж чаддгүй юм болов? Нөгөө энэ ямар нэгэн зориултаар Монголд миний мэдхээр энэ бол ямар баталгаатай ингээд яасан. Миний мэдхээр яг Монгол зориулсан ногоо гэж хизээч байхгүй. Энэ хүмүүсүүд яадаг юм бол цах зээл дээр арьцангуй хямдарчтай юм уу? Нэг газараас ч бол энэ дээрээс аваад тэндээс аваад тэгэл янз бүрээс ингээл бөөнөө цахаас л авч байгаа гэж би ойлгож байгаа. Тусгай Монгол зориулсан ногоо гэж байхгүй. Тэгээд Хятадын ард тийм яагаад идээд урт насалж яадаг юм? Тэнд усуудл тийм их зөрөө байхгүй. Хор гэж би бол байхгүй. Тэгээд тэр бордоо гэдэг эд чинь ердөөсөө фосфор шүү дээ. Фосфор, азот тийм ээ, кальц гэх зүйлийн юмнууд байгаа. Эндээс ямар ч хордлого үүсэх боломж байхгүй. Хамгийн гол асуудал юунд нь хорхоо алдаг юм л байдаг байхгүй тийм ээ. Хоронд л байгаа. Шавж устгах гэж хэлдэг. Хорхоо шавж устгах гэж тийм ээ. Энэ хорыг Монголд хэрэгжилж гэнэ бас хэрэгжилж байгаа. Адилхан хэрэгжилж байгаа. Америкт хэрэгжилж гэнэ өндөр бас хэрэгжилж байгаа. Гэвч дэлхийг нэг баримжаа байдаг байхгүй юу? Хэдийгийн дотор байх үед энэ хорвэ гэсэн тийм ойлгомжтой байх хэрэгтэй. Ер нь бол бид нар тэр ногооны хороос битээ. Харин та хэрэгжилж байгаа тамхи, харин таны хэрэгжилж байгаа ундаа арх, эн чин тэр ногооны хороос чинь 100 дахин илүү байх. Энэ өдөр Хятадын нэг эрдэмтэн хэлсэн байт юм л да. Дэлхийн баримжаа байхгүй. Дэлхийн баримжаагаас бол энэ ногоон дотор байгаа энэ өдрийн баримжаагаас хэтэрсэн 100 дахин хэтэрсэн хортой ногоогийг 20 жил идэхэд төмөн хүн гэж байгаа 10 мянган хүнээс нэг хүн л хорт авдраа алах болцоо байна гэж байгаа. Тэгэхээр энэ бол тийм сүржигнэд байх том асуудал ерөөсөн биш. Харин түүнийг орж ирсэн ногоог бид нь яаж хэрэглэхт байгаа байхгүй. Жишээлбэл одоо бид дараад нь яригдана шүү. Шавжны хорыг яаж алгуулчиход бид нар идэж болно байхгүй. Яаж шимт хижээлийн дотор нь хадгалахын тэрийг одоо бид тэр чинь нэвтрүүлгээр ярих гэдэг шүү дээ тийм ээ. Аха. Дараагийн нэг асуудал бол хүн ер нь өдөрт хэдэн зүйлийн хоол хүнс идэж хэрэглэх хэрэгтэй вэ тийм ээ? Энэ одоо хөгжсөн улсууд их олон жишээ гаргасан байдیں۔ Жишээлбэл Япон улс бол хамгийн доотлоо 35 төрөл гэж байгаа. Гэхдээ 35 төрлийн мах биш шүү дээ тийм ээ. Нэг төрөл биш. Төрөл ихтэй чинь олон төрлийн юм орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд гурил цагаан будаа мах тэгээд одоо тос мос тэгээд одоо олон зүйлийн будаа гурил гээд олон зүйлийн юм орж ирнэ шүү дээ тийм. Ийм төрлөөс дээш хооллоо гэж байгаа. Хятадын засгийн газараас бол сүүлийн жилүүд бол ер нь 25 зүйлээс дээш идэ гэж байгаа. Хятад тийм 35 төрөлх тийм болцоо бас байхгүй тийм өндөр хөгжил түрээгүй. Харин японочууд ч юм болоо трийг харин иддэгсэн шүү. Би сонслолтоор бол яадаг нэг юм аяг хоол байсан дотор нь маш олон зүйлийн жижиг баг сага юм хийцэн байдаг гэсэн. Ингэхдээ хүний эрүүл мэндэд их маш их ач холбогдлыг ачирч өгч байгаа юм. Бид нар хэрвээ
20 зүйлийн хоол идчих юм бол 20 ам зүйлийг мэдчихэн шүү дээ. Тэгвэл бид нар яаж махыг их хэмжээгээр идэх юм? Би яаж их хэмжээний өөхийг идэх юм? Яаж их хэмжээний гурилыг идэх юм? Тийм болцоо ерөөсөн байх хангагдахгүй болчихсон. Тэгэхээр бид нар аль болохоор олон зүйлийн хоолыг идье. Мах идээд мангаг өмсөө жаргалаа гэдэг цаг үе нэгэнтээ өнгөрчихсөн байх. Тэгэхээр бид нар одоогийн үедээр харж үзье л дээ. Хүн төрөлхөөтөнд ийм сайхан олон зүйлийн сайхан хоолууд байна. Тэр хоолуудаас бид нар сонголт хийгээд тэгээд өөрийн гараараа хийгээд эрүүл хийгээд давс тосын тохируулаад тэгээд хийх аргаан зөв хийгээд ингээд идвэл бид нар 100 наслах боломж бол үнэхээр байж байгаа байхгүй юу. Одоо зөвхөн та өөрөө хизээх байна. Байгаль ертөнцөөс бид нарт одоо 150 насыг хайрлсан гэж байна шүү дээ, тийм ээ. 120-с 150 нас. Тэгвэл бид нар адгалд 100 нас бол одоогийн хүнд авчих юм бол үнэхээр ойрхон байгаа байхгүй юу. Би одоо ямар ч гэсэн 100 наслна л гэж боддөг шүү дээ. Тэр ерөөсөө ямар ч гарч байгаа байхгүй. Та бол энэ доктор хүн өөрөө ийм эрүүл мэндийн яаж байгаа юм. Өөртөө л анхаарал тавих хэрэгтэй. Өчтөр таны над нэг хэлжээс өгч нэг сайхан санагдаж байгаа байхгүй. Манай гэрийн хүмүүсүүд бүгдөө ийм таргаан гэж хэлж байгаа байхгүй, тийм ээ. Юусвал би бол харьцангуй юм байна гэж. Манай гэрийнх ч манай дүү мөч бас ийм том л да. Тэгтээ тэр жилдээ нэг удаа илгээн цэвэрлэлд юм бас ухамсарлаж байгаа байхгүй бид нар. Тэгэхээр яагаад юмгүй энэ хаана нэг та бидний удамд бүр таргалах удам байж байгаа байхгүй. Энэ чинь удам цаанаас нь гений асуудал байж байгаа. Гэвч бид нар зогштой анхаарал тавьснаар бид нар өөрийгөө зөв авч явж байгаа болохоор одоо өчтөр би юунд очиод гэж нэг юм хэлж байгаа. За мөнхөө багш яагаад ийм залуухан байгаад байна 50 гаталчаад гэж хэлж байгаа. Тэгээд би өөрөө анхаарал тавихгүй бол яаж болно даа гэсэн иймэрхүү иймээд анхаарал тавих юм. Жишээ цусан даралт өндөр хүн байна шүү дээ. Удмын цусан даралт өндөр хүн, ээж аав цусан даралт өндөр хүн байх юм бол энэс хүрсэн хүүхдүүд 50% нь цусан даралт өндөр байх боломжууд ингээд нөхцөл нь хангадаад ороод ирж. Гэвч тэр хүн үнэхээр амьдралдаа анхаарал тавиул цусан даралт өндөртгөө боломж маш дор байгаа. Тийм ээ. Их их зэрэгээр одоо бид нар анхаарах ёстой байхгүй таргалтаас өсвөлээ. Ингээд өөртөө эрүүл мэндийн тухайтай бид нарын ярьдаг чинь эрүүл мэндийн тухайтай сурья, эзэмшье, хэрэгжүүлье. Та тэгээд эрүүл байна 100 наслах. За болж байна. Тэгэхээр одоо бүгдээрээ студиэсээ гарыг. Одоо хоёлаа студиэсээ гарыг. Дэлгүүр ороод ганц нэг тос авъя. Тэгээ нарийн ногоон авъя. Өнөөдрийн гол одоо нэвтрүүлгийн онцлог бол та бүхэн манай нэвтрүүлгийн эхнээс нь дуустал нь үзээрэй. Одоо мөнхөө эмчийн аргаар одоо урд зүгийн хоол хийдэг аргаар яаж одоо ногооны шин тижээлийг өөртөө хадгалж хоол хийж гин. Дээрэс нь ногоог яаж угааж цэвэрлж гин. Яаж тэр хортон шавжных нь бодисноос алга болгож гин гэдгийг бид нэр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр сурах юм байгаамаа. За тэгээд хоёлаа бол хүнсний зах орно. Яа гэвэл шин ногоо бол хүнсний зах зээл байгаа. Дэлгүүрт бол ногоонууд бол хуучин, дээрэс нь нарийн ногоо бол дэлгүүрт бас ховор учраас хоёлаа хүнсний зах оръё. Харин нэвтрүүлгийнхээ төгсгөлд би бас энэ ТV доктор нэвтрүүлгийн багийнхныг хийсэн хоолоороо дайлъя гэж бодож байна. Бид хоёр энэ хоол хийгээд энэ хүмүүсүүдийг дайлах юм байна тийм ээ. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр ажиллаж байгаа Монгол Импекс концерн Denk Farm компанийхандаа шинэ оны баярын мэндийг хүргэе. Энэ хоёр байгууллагын хамт олонний маань ажил үйлс нь үргэлж бүтэх болтугай гэж хэлье. Тэгээд аливаа нэг уран бүтээл хүнд хүрэхэд цаана дандаа санхүүгийн асуудал байдаг. Энэ асуудал дээр одоо бат найдвартай туслагч нь олж чадсан та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлье. За би бас нэг юм хэлчихье гэж бодсон. Би энэ хамгийн сүүлийн хэвлэлийн ном байгаа юм. Хэрэл дээр сая хэвлүүлээд ирсэн. Энийг танд бэлэг болгоё гэж бодож байна. За баярлалаа. За энэ сайхан номын бэлэг гэдэг чинь одоо хамгийн сайхан шүү дээ. Эрүүл энерги эрүүлж ухаан гэдэг ийм ном бичсэн байна. Тэгээд мөнхөө огш маань бол ерөөсөө ингээд хүмүүст цувралаар эрүүл мэнд гэдэг чи юу юм, хоол хүнс гэдэг чи юу юм, та юунаас бүтсэн ингээд ийм цуврал хичээл заадаг ийм хүн байгаа. За тэгээд танд маш их баярлалаа. За баярлалаа. За одоо бүгдээрээ дэлгүүр явнаа. За ингээд та бүхэн ТV телевизийн ТV доктор нэвтрүүлгийг үзэж байна. Өнөөдөр та бүхэндээ энгийн жирийн айлын гал тоогоноос энэхүү нэвтрүүлгээ хүргэж байна. Яагаад тэгэхээр түрүү нэвтрүүлгийн эхэнд бид нар ярьсан тийм ээ 2015 онд бүгдээрээ айл болохоор өөрсдийнхөө чадлаар эрүүл хооллохыг хичээцгээе. Бүгдээрээ ямар ч хэлсэн эрүүл хооллолтын дүрмүүдийг эн тэндээс олж уншаад тэрийг хэрэгжүүлээд явцгаая гэдэг ийм ураг дэвшүүлсэн байгаа. Тэгэхээр одоо бид хоёр сая хүнсний зах ороод дэлгүүр ороод өөрт хэрэгтэй Монголд байгаа ингээ янз бүрийн нарийн ногоонуудыг олоод ирлээ. Энэгээрээ одоо
болохоор өнөөдөр хэрхэн ногооны шим тэжээлийг дотор нь хадгалж хоол зууш бэлтгэх талаар та бүхэндээ нэвтрүүлэг бэлтгэж хүргэнэ. За мөнхөн ах ажлаа юунаас эхлэх вэ? Одоо махан жинсэн чи одоо эхлээд юу яа? Махандаа одоо төмөс, манжин, луун энэ гурвыг ингээд махтайгаа холж чинь яа гэж бодож байгаа юм. Ингээд чамдгийн гол учир нь шүү дээ. Энэ удаа одоо бид нар бол махтайгаа зөвхөн энэ ногоогоо идэх. Шүлэн бол үлдээ. Шүлэн үлдээдгийн учир нь бол шүл мах хоёрыг салгая гэж. Одоо бидний амьдралд чинь байна шүү дээ. Энэ одоо олон зүйлийн зүрх цусан цуснаа өвчин, тулаа өвчин, элэг өвчин, олон зүйлийн өвчин. Энэ нь бол шүл мах хоёрыг хамт идээд байхдаа одоо бидний энэ өвчлөлтийн одоо нормууд юм юу ихсээд байгаа байхгүй. Тийм болохоор бид нар шүл мах хоёроо салгаж яа. Одоо манай монголчууд ч ерөөсөө махаа идэл тэгэл араас нь шүлөө игээл шүлэн дээр нь шууд юм хийгээл идчихэж байгаа шүү дээ тий. Тэр шүлэн дотор тэр гол нөгөө пүринийг идэх чинь хамгийн их агуулгаж байна шүү дээ. Тэгээд тулаа өвчин болно. Тэгээд би бас нэг харж яасан байхгүй айл батсан чинь досныхаа шүлийг ерөөсөө шүлнийхэн досыг ерөөсөө маш бага авч байгаа байхгүй. Бараг авахгүй юм. Тэгвэл тэр дотор маш их хэмжээний бас холестерин байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд олон зүйлийн юмнуудад давхар өвчнүүд үүсэх юу гарч ирдэг даа. За ингээд энэ хоёрыг салгаад шүл мах хоёроо салгаад идэх сурчих хэрэгтэй гэж байна. Яг Монгол хүнийг махгүйгээр төсөөлсөн аргагүй шүү дээ. Сайхан хоньны мах чанаад ногоо хийчих. Тийм ээ. За сая бид хоёр хүнсний цахаас цоош ногоогоо авсан байгаа. Тэгээд ногоог авахдаа юун дээр анхаарах вэ? Ногоо авахдаа одоо ер нь бол ямар нэг юм дээр анхаарах бол нэг нь бол харах хэрэгтэй тийм ээ. Энэ ногоо муудаж юу хэлбэр дүрсэн талаар тийм ээ яаж ч юм уу илдүү зүйл юм байвал энэ ургацсан хувьд бас их хор татсан юм бол зарим бас юм хувирал гарцсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ ногооны хувьд бол ямар тэмдэг байхгүй бүдгэр өнгө төрсөн сайхан байна тийм ээ. Ингэхээр бол бид нар бол энийг бол одоо болж яана гэж үзэж байгаа байхгүй. Нэгдүгээр нь үзэн. Хоёрдугаар нь бол үнэрлж үздэг байхгүй. Үнэрлж үзэн. Хэрвээ одоо бидний хамгийн их айдаг юм чинь байна шүү дээ. Тэр нэг шавж устгах гэдэг имээс л айж байгаа байхгүй. Тийм болохоор саяхан им затсан юм хор ихтэй юм арилаагүй байвал үнэрлүүл ногоондоо өөрийнх нь үнэр биш. Байгалийн тийм үнэр биш. Харин өөр нэг хачин юм уу нэг энэний үнэр өнөрчөөл энэ ногоо төтөл аяартай. Энийг дээрээс авах болохгүй тийм ээ. Бас нэг бол ер нь бол ингээд мөөгч бай, юуч бай ингээд бариад үзэн шүү дээ. Ингээд гар хүргээд үзэн. Энэ мөөгч ингээд гар хүрээ өтер гард наалдж явал энэ мэдээж их хэмжээний одоо мөөгийн цэрч юм уу бактери үржээд юм уу илжрээд муудж байгаагийн шинж тэмдэг байгаа байхгүй. Тийм болохоор энийг анхаарах хэрэгтэй. Нэг л одоо энэ ногоо шиг энэ том ногоог ч гэсэн өнөрж үзэх хэрэгтэй байхгүй. Энэ чи юу гэж нэрлэж байна вэ? Одоо манай монголчууд ч солонгос байцаа, кимчи байцаа л гэж шүү дээ. Кимчи байцаа тийм. Кимчи байцаагийг бас үнэрж үзэх хэрэгтэй. Кимчи байцаагийг энэ муудуулахын тулд энэ гадартаа бас ийм цацсан байдаг байхгүй юу. Тийм болохоор энийг үнэрлээд үзээд мэднэ. Ингээ байрд үзээд үнэрж үзээд за энэ яг өөрийнхөө мэдрэхүйгээр ингээ сонголт хийх ёстой байхгүй юу. За ерөнхийдөө бол энэ ногоо гэдэг бол цаанаас улс уул хяналттай байгаа. Энэ бол ойлгомжтой. Тэрийг одоо тайлбарлачихгүй. За одоо ногоогоо цэвэрлэн тийм ээ хоёлаа. Жишээлбэл одоо энэ ногоог ихэд одоо байна шүү дээ. Одоо энэ ногоог угаас цэвэрлэхийн тулд энэ хамгийн гол юм энэ навчтай ногоонууд. За төмс бол бас хацуугаа авах тайлбар тийм үү бол газар тултай байгаа. Тэр хацуугаа гайгүй. Тэр ийм ногоонуудыг цэвэрлэхийн хувьд л одоо бид нар их анхаарах ёстой юм байгаа юм. Энэ урсгал усанд одоо ямар ч ногоо байсан чинь урсгал усанд ингээд 30 секунд ингээд урсгал усанд яаж явах хэрэгтэй байхгүй? Юу энэ чинь одоо ногоон шинжүү тийм ээ. Ногоон шинжүүнгээ 30 секунд ингээд угаах хэрэгтэй. 30 секунд угааснаа дараа за энэ дотор бол хамгийн гол айдаг юм өнгөн дээр байгаа энэ химийн имийг л айдах гэж байгаа байхгүй. За энэ навчтай ногоогыг бол одоо яг саянхай адил үйлдэлээр угаагаад энийг сайн салгаад гэтээ энэ бөөцөний энэ өнгөн ч гэсэн идэж болдог байхгүй. Бодоход бас эмчилгээний үйлдэлтэй гэж үздэг юм шүү дээ. Тийм одоо энэ ишиг энэ ишийн одоо бас идэж болдог. Ятад бол ерөөсө бууцааг маш их хэрэглэдэг тийм ээ. Бууцаа ногоо ч юм бол одоо их маш сайн ногоо гэж байгаа байхгүй. Энэ дотор маш олон зүйл байна шүү дээ. Хамгийн доор л одоо энэ дотор одоо ногоон ургамлын будагдахыг гэж хэлж байна. Ногоон будагдах гэдэг. Тэгээд энэ дотор их хэмжээний төмөртэй, кальцтай бас маш их чухал юм бол энэ дотор нэг навчит ногооны шар илгээс юм байдаг. Энэ бол хүний хүний хараанд гэсэн. Энэ байцааны тухайд би нэг хэлж болж байна. Байцаагийг бол ингээд гадартлын хайцыг ингээд авчдаг байхгүй. Ингээд аваад тэгээд би энэгээр нь ингэж авах нэг. За энийг би чи тэрийг аваад би энийг нэг салгаах нэг. Энэ ургамлын ногоо, энэ ургацсан ногоогийг бол ерөнхийд нь ингэж байршлаар хадгалах, хэвтүүл тавиул уддаг. Ингэж босгоогоор нь байвал энэ байгалийн байх журмаараа байвал энэ удаа хадгалж болдог байхгүй юу. Тийм болохоор энийг бас анхаарад ингэж энийг чи ингэж унгаар нь ингэж хүсээд авчих болтой. Ингээд дотор нь оруулаад зүсээд нэгээр нь ингэж аваад одоо энийг ингэж аваад
Энийг яг гадарт байгаа шиг энэ бол бид нар дахиад нэг юу яаж болох юм. Бас нэг угааж бол. Тэгээд энэ дотор бол витамин С бол яавалгаас одоо жимс ногооноос бол 5 дахин 4-5 дахин илүү юм витамин С-тэй. За тэгээд энийг тавихтаа яанаг бол энийг нэг юмар ингээд боочдөг байхгүй. За. Энэ дотор тал гадарт тал ингээд ясаа дотор тал нь хизээдээ энэ сорхогоор байгаа байна. Гадарт тал нь ингээд өөрчигээд өвсөн наадсан гэсэн дотор тал нь ингээд сайн байдаг байхгүй. За энэ чин цаа ногоо гэдэг бол одоо энэ дотор маш их өндөр ширхэлэгтэй. Тэгээд энэ дотор бол төмөрлөгтэй бас цусан дарлыг бууруулна гэж ярьдаг байхгүй юу. Нэг илүү хамгийн чухал нь энэ ширхэлэг гэдэг. Бид нар энэ ногооны төлөвийг идэх нь бол амтны гаралтай хоол хүнснээс бол бид нар ширхэлэг идийг авдаг. Тэгэхээр бид нарын өтгөн атдаг. Тэгээд өтгөн атнаа гэдэг чинь бол биеийн дотор одоо их хэмжээний одоо химийн ургал явуулж штеп эзэн зам. Эндээс хорт бодис үүдүүлсэн тэр бодис нь эргээд биеийн шингээд байдаг. Тэгэхээр энэ ургамлын гаралтай хоолыг идэхээр бидний эзэн замыг цэвэрлж өгч байдаг. Тийм одоо энэ шинцай бол одоо үннийг хэлэхэд маш сайн цэвэрлж. Энэ бол одоо шар буурцгийг ургуулсан байгаа. Буурцгийг ургуулсан. Энэ хавтгай буурцэг шиг. Буурцыг ургуулад ингээд соёолсон юм байгаа юм л да. Энэ бол бас витамин B-ийн талаар одоо их өндөр байдаг шүү дээ. Витамин С бас байгаа. За помидор та нар чинь помидорыг нэг өөрөөр нэрлэдэг дээ. Хийдүүлээ. Тэр нэг нэр байд юм аа. Төв ташиг гэдэг хэлээд байна шүү дээ. Тийм шүү дээ. Төв таш. Яагаад энэ төв таш гэдэг нэр өгсөн юм бэ? Хэлж ачирсан байгаа. Тэгээд төв таш гэсэн юм байна. Тэгээ манай энэ чинь улаан тойл. Тэгээ яг орос нэр шүү дээ. Помидор ч тэгээ помидор гэдээ хэлээд заа. Энэ чинь одоо энийг харин хоёр зүйлээр ийдж болдог байхгүй. Нэг бол түүхийгээр идэх. Түүхийгээр идсэн үед витамин С их өндөр. Энэ маш сайн. Хэрвээ хоолнд хийвэл хоолыг амт оруулах мөртөөс энэ дотор нөгөө улаан өнгөтэй энэ помидорын будагдах хэл гэж байгаа байхгүй. Энэ чинь төрөв буцааны өвчин тэгээд олон зүйлийн дархлаанд маш их сайн байдаг байхгүй. Яхаан тослогтой ингээд идэх нь маш их чухал юм байна. Тэгэхээр өнөөдөр бол үзэгч та бүхэн бол зүгээр ногоог дан усан дугаах нь хангалтгүй маа. Заавал энэ шавжны хорноос нь салгажээж идэх ёстой маа гэдгийг ойлголоо, тийм ээ. Арилгадаг ногоонуудыг бол бид нэр арилгачин, арилгадаггүй хэрэгэлдэг ногоонуудыг бүгдийн сайхан ингээд бүлээн усанд дэвтээгээд химийн хорноос нь салгаж байна. Одоо ингээд мах сайхан бэлэн боллоо. Энэ удаа бол одоо махан энэ сайхан ногоотойгоо. Тэгээд энэ түүхий сармистайгаа идчихвэл одоо энэ юм болох байхаа. Хоолоо тий. Тийм энэ бүр гоё мах байгаа. Тэгээд одоо бид нар шилэн одоо үлдээчлээ. Дараа удаанаа хоолндоо хэрэглэн. Ингээд мах шил хоёроо салгах зорилготой хурж байгаа маа. Ингээд ирүүл байхад бас нэг алхам байна гэж бодож байна. Мөнхөн эмч маань одоо хүйтэн зуушаа бэлтгэж байна. Харин би энэ бууцныхаа бэлтгэлийг хангана. Хоёулаа өнөөдөр бууц хийх ёстой тий. Гэхдээ юу та бууц хий гэж ярьлаа. Бууц хийхдээ бол одоо өхрийн махтай. Тэгээд энэ мөөг хий гэж байгаа байхгүй юу? Мөөгтэй болжгүй бас яхан ногоо хий гэж байгаа юм. Ер нь бол энэ буузыг хийхдээ одоо цул махан бууз идэх байх чинь бидний амьдрал бас хэцүү сөрөг нөлөө үзүүлэх гэдэг шүү дээ. Сайхан юм аа тий. Гэхдээ буузанд бол энэ мөөг хийхдээ бол бууз нанда мөөг хийхдээ одоо мах болоод юу хоёр мөөг хоёр чинь ялгардаг байхгүй юу? Тэгээд амтан гоё болдог юм. Тиймээс одоо чи буузнахаа ажлыг бэлтгээд мөөгөн гэрчжээ. Би энд одоо энэ бөөцөө ногоогоо хий. Бөөцөө ногооноо одоо хүйтэн зуушаа хий. Энэ зуушиг ихтэй одоо бөөцөө ногоогийн хамгийн гол нь энэ одоо урт байгаа дундуур нэг дасалчлаа. Энэ дотор ширхлэг ихтэй нэг дасалчи тий. Энийг нэг таслаад тэгээд бид нар халуун усанд хийгээд ерөөсөө дүрээр 2 минутаас доор хугацаанд байх хэрэгтэй. Яа гэж ангууд нэг бол энийг хийдгийн гол халуун усан дүргийн гол асуудал бактерийн устган дээрээс нь энэ дотор нөгөө өвсөн хүчил гэж нэг юм байдаг. Өвсөн хүчилний яадан гэхээр гидсэн замд нөгөө кальцигтай нэгдэж чад шингэлдэг байхгүй. Кальцийн шингэлтийг бууруулдаг. Тийм болохоор тэрийг алга болгож байгаа. Бас нэг чухал асуудал бол төрүн нөгөө бид нар одоо угаагаад нөгөө химийн боц аваа ажиллаа штэ. Одоо тэгвэл энэ дотор бас үлдэж байгаа. Тэр үлдсэн жоохон хэсэг нь халуун усаар нэг одоо ингээд усан дүрээ гаргаад. Гэтэ зэрэг л одоо ингээд сайхан тэр нөгөө хортой бойцууд нь цугаараа арилаад хамгийн хэрэгтэй зүйлсүүд нь бидэнд үлдэх юм аа. Ингээд одоо энэгээр хоол гэхээр эрүүл сайхан хоол болно гэдэгт итгэлтэй байна. За энэ хооронд би дараагийнхаа хүйтэн зуушиг зуушинд бэлтгээд энэ урт мөөг тэгээд энэ соёог жоохон бас ингээд 1 минут болгочих уу? Тий, тэгээ. Төгөө. Тэгээ. За тэгээ. Ааха. Одоо энэ мөөгөө сайхан яг бууцны мах шиг
жижигхэн ихсчих гээд штэ тийм ээ. Жаахан өнгө оруулаад энэ удаан шинжуугаас нэг жаахан хийчих. За энэ гол түүхийн хэд нь бол энэ сармис байгаа. За энэ нь бол өнгө оруулагч өнгө бодог үнээр амт гэдэг гоё юм байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд энд нь бид нар одоо нэг мөөгний амтлагч хийнэ. Энэ мөөгний амтлагч хийхдээ их гоё болно. Тэгвэл одоо бас нэг гүнжтийн досон хийнэ. За энэ байна. Гүнжтийн өрн аль вэ? Энэ манай хамтран ажилладаг амуу брэнд их гоё юм оруулж ирдэг болсон шүү дээ. Наа чи майлганы өр байгаа. Энэ дотор гүнжтийн өр байгаа. Бас жах хийч. Тэгэхгүй. Энэ гүнжтийн өр байгаа. Эндээс нь хоёлаа яг задлаад хүмүүстэй хийгээд үзүүлээ за. За би одоо энэ байж байгаа усын нэг жаахан сахсраач. За ингээд одоо байна шүү. Хүрнүүдээс. Одоо амтлууд шүү гин. За юу яа? Майлангийн өрнөөс хий. За энэ сайхан хар өр байна. Энэ юу нах юм? Гүнжтийн өр. Гүнжтийн өр. За гүнжтийн өрөөс энэ зэр хийчихнаа. За тэгвэл майлангийн өрөөс бас хийчихнаа. Тэгтээ яг энэ бол өөрийнхөө өнөр амтаар л одоо тохиолно шүү дээ, тийм ээ. За зэрэг л хийж болно. Шиг идмээр бол бас шиг хийчихэн шүү дээ. Энд чинь одоо сайн бас сайн өрөөд. За ийм хийчихнэ. За ингэчлээ. За энэ одоо маш их чухал түүхийн эдийн нэг бол юу байдаг вэ? Сармис. За сармисыг энэ зэрэг хийчихье. Сармисыг одоо ингээд сайхан бяцлаа тавьсан байх бол одоо их гоё болж байна. За энэ бол мөөгний амтлагч юм. Ер нь бол мөөгний амтлагч энд уусуу хийсэн ч л болох юм аа. Уусуунаас энд баг зэрэг хийчих. Мөөгний амтлагч нөгөө нэг юм хийнэ гэж бодчих. Уусуу гэдэг чи юу юм бэ? Уусуу гэдэг бол одоо энэ бол энэ түүхэн дээр авч гэх юм бол Япон хүн энэ нэг хайдаа ногооноос гаргаж авсан юм баггүй хамгийн ихдээ. Тэгээ энэ бол ерөөсөө уургийн дотор хамгийн үндсэн бүтцээ шивтэрт хүчлийн натрий гэдэг байгаа. Энэ бол нэг химийн бодис биш. Энийг бол бас л эсгэх аргаар одоо тариалангийн одоо энэ юу ургамлыг үр тариагийг одоо эсгээд тэгээд эсгэснийхаа ард тэр дотроос шивтэрт хүчлийн натрийг нь ялгаж гаргаж ирсэн юм байхгүй. Энэ бол хүний биеийн хортой биш. Гэвч хамгийн гол нь 120 градусаас давуулахгүй хэрглэж явах хэрэгтэй. Тиймээс бол нэг бол сэрүүн ногоод байна. Хоолой хийхдээ хамгийн сүүлд нь тийм. Энэ амт оруулагч байхгүй, сайхан амт оруулдаг байхгүй юу. Тиймээс энэс бол одоо багаан зэрэг юм. Энэ чинь бол амтын охих гэж байна шүү дээ да. Энэ гэхдээ химийн бодис биш. Гэхдээ сайн чанарынхыг авах хэрэгтэй. Энэ дэр нь багал хийж байгаа болчих. Сайн чанарынхыг ингээд усаараа ингээд шингэлээд хийвэл уул нь бас зүгээр байдیں۔ Тэгээ энийг бол идэж сурнаа. Энийг ч юм бол идэхээр бол хоол сайхан амттай болно шүү дээ, тийм ээ. За одоо хятад цуунаас нь жаах хийчих. Баг зэрэг хийнэ. Энэ нэг хийх шаардлага байхгүй. Энийг нандин тос. Майлангийн тос гэсэн. Гүнжтийн тос. Гүнжтийн тос. За гүнжтийн тоснос. Маш гоё. Арай нэг. Одоо хоёулаа дахиад нэг 2 зур ших хэвээр тий. Нэг зур нь болохоор энэ соёо хийн, тэгээ энэ нарийн мөг хийн, тэгээд энэ өгөрцөө хийчихье. Тэгвэл таны их цаа зур чи ямар зур шилээ? Нөгөө хэмчинэ байцаагаад түүхий зур шин. Энэ дотор одоо хамгийн гол зорилт нь бол энэ витамин С-гээр байна. Энд нэг одоо энэ цагаан цуу байна. Энэ цагаан цуу бол одоо цагаан будааны цагаан цуу гэж байна. Цагаан урд зуугийн хүмүүс их хэрэглэдэг цагаан цуу. Яхан сахар гэгнэ энэ. Хитэн зуушилд бол заавал одоо энэ сармис ингээд нэстад 15 минутаас дээш байлгасан ийм сармисыг хийж явах хэрэгтэй. Энэ нь бол нэг бол витамин С-г нь хамгаалж өгч байгаа. Хоёр бол энэ дотор байгаа бактериудыг бас зохино гэж устгаж өгч яадаг байхгүй. Өнөрт мөөгийн амтлагч энээс баг зэрэг хийчихнэ. Нэг чухал тос хийж бодож байгаа юм. Энийг бол флашдын тос гэж байгаа байхгүй юу? Lexid oil, майлангийн тос. Майлангийн тос. Хүмүүсүүд нөгөө гүн далайгийн тос засны тос гэдэг идж байгаа үстэй тийм үнэтэй байдаг шүү дээ. Америк нэгээс орж ирээд тийм тос байдаг. Далайн гүний юу? Тийм. Тэгэхгүй бол таны гүн далайгийн нөгөө улсын хурлын гүн далайгийн тос
Тэгвэл хэцүү юм болохоор задаан гүнээ загсын тосоо. Тэгээ хамгийн гол нь витамин С-гээр баялаг хоол болгондороо нэг жаахан түүхийн ногоо ижээ гэж би зөвлөдөг байхгүй. Энэ доктор чи сармис, майлангийн тос, майлангийн үр тэгээд болцсон тийм ээ. Тэгээд жаахан цуу, цагаан цуу хийсэн. За энд одоо амтлагч хий. Амтлагч хийхдээ бол бид нар бас хамгийн түрүүнд чухал ерөөсөн салж болдгүй юм бол энэ сармис. Сая ногоо энэ цоолтой сонгосон тийм. Сонгон хийсэн. Тэгээд энэ сармисыг бол энэ одоо түүгээр одоо гэх юм уу эн чинь одоо сэрүүн хитэн ногоо хийхдээ заавал сармис хийж явах хэрэгтэй тий. За одоо оливын тос хийчихье тийм ээ. Оливын тосоос хийгээд тэгээ бас хятад цуу хийнэ. Одоо бас тосоо хүртэл зөвхөн нэг наран цэцгийн тос идээд байх биш. Оливын тос, майлангийн тос, шар буурцгийн тос тий, эрдэнэ шишийн тос гэд олон янзын тос биш тийм ээ. За ингээд яхан байлгаад нэг 20 минут байвал энэ аюултай амтсан сайхан гоё болчихно. Тэгээд гоё амттай болох шиг боллоо. Үнээр нь гоё амтчих шүү. За ингээд болчихж байгаамаа. За За ингээд одоо бид хоёр 3 төрлийн халуун зууш хийх гэж байгаа тийм ээ. Бас баяр ёслол олж амж дан хүүтэн зууш хүнд өгснөөс халуунаар нь өгдөг зууш өгөө гэж бодсон байгаа. Гэхдээ мөнхөө ахыхаа хийж чаддаг эрүүл хоолтын хамгийн зөв юмнууд орсон зуушиг хийя. Тэгэхээр энэ шангу юу цай гэж хэлж байгаа юм аа. Энэ бол энэ юу цай ногоогийг энийг одоо эхлээд яанаг бол усанд ингээд буцалсан ус руу хийгээл бас нэг 2 минут тарцсан. Тэгээд ингээд шүүж гаргаад тий устай байна. Тэгээд шүүж гаргаж ирчхаад энийг сайхан зэрэглүү тавьчихад. За энэ мөөгөн бол дахиад бага ус хийгээд яхан тос хийгээд ингээд хаж ирсний ард нь бол мөөгөө ингээд болгоно. Ирчээд мөөгөө тогон дотроо болгоод болгосны дараагаар бол энэ олон зүйлийн амтлагч хийн. Жишээлбэл одоо энд байгаа харим сайсан хийн, за энэ цуу баг зэрэг хийн, энэ хятад жангаас хийн. Тэгээд би нэг хамгийн гол нь энэ дотор юу хийх болж байна вэ? 13 амтлагч хийчихье. 13 амтлагч хийн. За ингээд сайхан амтлаад ингээд сайхан энийг халаагаад болгоод амталж гарч ирсэн дээрээ энийг ингээд зэрэгэл тавиад дээрээс нь ингээд асгаад тэгээд сайхан амттай болоод ингээд шангу юу цай гэж одоо энэ юу цайтэй мөг болоосмаа. Урдаар өндгөө ингээд бага хуураад яахан төвсгөр шиг яахан түүхий гэх юм арай ч нэг борлцсон байх болно. Тэгээ гарч ирээ гаргад тавьчихад дахиад нэг баг зэрэг тосоо хийгээд баг зэрэг ус хийгээд тос хийгээд тэгээд төв ташаа помидороо хийгээд тэгээд яахан ингээд болох төхөө дэвтээд холиод ураа тэгээд гараад болоо. Их амархан шүү дээ. Тэгээд шинэ хичээлээр их өндөр ингэж харуулж байна. Энэ тосоо их түлж халаахгүйг нь тул би яа гэнгүүт ер нь бол тогоон дорож яах байгаа ус хийчдэг байхгүй. Баг ус хийгээд тэгээд тосоо хийч. Тосоо хийгээд за энэ флашидын тосоо хийчихье. За ингээд тосоо хийч. За энэ зэрэг тос хийчихье. Цагаанга энэ ч одоо өөрөө би гэртээ хийдэг нэг давхартан цагаанга авах. Цагаанга ингээ хийчихэн. За одоо энэ миний тос бол ерөнхийдөө ингээд халаа 100 градус хүрчлээ гэж ойлгож байна. Ер нь 100 градусаас нэг идэвхтэй. Тэгээд ерөөсөө энэ сонгон харимстай талаасаа ингэж хийгээд тэгээд дээрээс нь энэ ногоогоо хийгээд за ингээд одоо энэ дээр нөгөө хятад цуу хийдэг байхгүй юу? Одоо энэ цуу хийхгүй бол энэ одоо амтны тийм сайхан болохгүй. Энэ дайранд яхаа хатсангүй яхаа их шиг цуу хийчихнаа. За ингээд болчихсон. За ингээд болтоо маа. Нэг одоо шалбет нь чанахгүй шүү. Эний чинь нэлээд яхан хатуу дотор идэж яхан одоо юу гэх юм услагтай байх нь тэгвэл ингээд гоё болж байгаа юм. За энэ бол байцаа махгүй байцаа хуурга шүүрхий цуутай байцаа хуурга бол гарах юм шиг байна. Нэг болсон биш шүү. Энэ чинь бол шүүрхий шиг байгаа юм. За ингээд бид хоёрын чигтээ мөнхөө хүн чи маань хийсэн 3 халуун зууш бэлэн болчлоо тийм ээ. За энэ бол бидний идэж дассан помидор өвөрцөө. За энэ байцааны халуун зууш байна. За энд болохоор нөгөө шангу юу цай гэдэг байгаа мөгтэй юу цай халуун зуушнууд бэлэн болчлоо. Одоо тэгсэн ята амсахыг хүлээж байна. Одоо манай ТV доктор нэвтрүүлгийн багийнхан маань ирэх учраас тэгээд хоёулаа нэг 2 хоол хий гэж ярьсан байгаа. Хүмүүсийн идэх дуртай ишарүүл чинцаатай хуурга 2 хийгээд багийнхныгаа хүлээж өгөө.
За одоо мөнхөө эмч маань чинцаатай хуурга ийшэр өстэй хуурга хийлээ. Тэгээ одоо энд мөөгтэй буузаа битээр бэлтсэн байгаа. Удахгүй манай нэвтрүүлгийн багийнхан ирнэ. Ингээд одоо бэлтгэсэн хоолнуудаа танаас үзүүлье. За ингээд мөнхөө эмч маань манай хүү бас оролцлоо тийм ээ. Ингээд мөнхөө эмч маань 4 төрлийн хүүтэн 100, 3 төрлийн халуун 100, тэгээ 2 төрлийн хуурга, 1 төрлийн мөөгтэй бууз хийгээд битээр 4 цаг хагасын хооронд 10 төрлийн хоол унд бэлтгэжлээ. Тэгээ мөнхөө эмч маань бол ер нь хүмүүсийг эрүүл байлгахад, эрүүл хоол унд хэрэглэх, хөдөлгөөн хийх, урт наслахад өөрийнхөө эрдэм оюун мэдлэгийг зориулж явдаг ийм хүн байгаамаа. Та бүхэн хэрвээ мөнхөө эмчээс бас цуврал хичээлүүд, лекц байгаа зөвлөгөө авъя гэх юм бол доор гарч байгаа утсаар холбогдож болно. Тэгээд ийм сайхан одоо хоол унд хийж өгсөнд маш их баярлалаа. 2015 онд бид нар бүгдээрээ элбэг сайхан байх нэ гэдэгт бол итгэлтэй байна. За манайхан ирж ах шиг байна. Хонх дуурайд байна. Тийш очие да. За сайн уу? За баярлалаа. Одоо үзэгч та бүхэндээ хэлэхэд бид нар бол ингээд нэг нэвтрүүлэг хүн бол ингээд зурагтаар үздэг те. Гэтэл тэрний цаана бол маш олон хүмүүс баг хамт олон ажиллаж байдаг юм аа. Тэгээ мөнхөө ахтай ч гэсэн бас ТV доктор нэвтрүүлэгчнийг танилцуулъя гэж бодож байна. Манай редактор Солонгоо гэдэг мөнхөөх охин байгаа. Бас надад их тос болдог. Хүмүүстэй нэрүүл байхад нэрүүл мэндийн боловсрол олоход нь цаагаараа маш их юм хийдэг байгаа. За манай мөнх жаргал байгаа. Манай тайзыг үргэлж засаж янзалж гоё байлгах гэдэг тайзан дээр ажилладаг. За манай нэвтрүүлгийн гол найруулагч Нандин цэцэг байгаа. Манай Нандаа манаас ажилласан хөдөлмөрч юм сайхан охин байгаа. За тэнд манай хангал сууж байна. Манай одоо гол гэрлийг тавьдаг гэрэлтүүлэгч мэрэгчлээ юм хүн байна. За дууны найруулагч Мөнгөн Туяа байна. За энэ хоёр оператор маань Отхон Чулуун, Төмөр Батар хоёр байгаа. За тэгээд манай хамт олон бүгдээрээ 2015 онд хүн ардтаа эрэхтэй маш гоё нэвтрүүлгүүдийг хийж хүргэе шүү. Тэгээд та бүхнийхээ амьдралд ч гэсэн сайн сайхан бүхнийг хүссэн өрөө тэ 2015 он од гис сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. За баярлалаа. За сайн сайхан бүхнийг хүсье. Манай нэвтрүүлгийн энэ жилийн хамтран ажиллаж байгаа байгууллага бол Монгол Имэдикс концерн мөн Denk Farm байгаа. Тэгээд энэ хоёр байгууллагын маань хамт олноос та бүхэнд бас шинэ жилийн мэнд хүргээд бяцхан бэлэг ирүүлсэнийг та бүхэндээ дамжуулъя. За ингээд биднийг дэмждэг, биднийг үздэг, бидэнтэй хамтран ажилладаг бүх хүмүүстээ шинэ оны баярын мэнд хүргэе. Та бүхний маань ажил үйлс өөдрөг бүтэмжтэй холбоо бүгдээрээ 2015 онд эрүүл хооллоор зөв хөдөлгөөн хийгээд өөртөө эрүүл мэндэд хөрөнгө оруулаад энэ хороогийн хамгийн сайн сайхан болгоноор дүүрэн амьдарцгаая. Энэ хоол хүнсэндээ эрүүл аюул хөдлөлтөний бидний эргэн тойронд сая өвчин үүсгэгч нян бичил биетнүүд байв. Эрүүл зөв хооллол, эрүүл амьдралын үндэс. Бид өдөр тутмын хоол хүнсэндээ эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хэрэгтэй.